За үнэхээр энэ 3400-аар ядаж одоо гэрээ хийгээд төдөөчгийн хамтаагаа яриад шатгуу импортлогчтойгоо ярьж чадсан бол одоо бас баяр хүргэмээр байна. Энэ бол том ажиллаа. Тэгэхгүй бол энэ одоо асуудал чи хүндэрнэ. Бүх одоо шатгуун бол нэмэгдсэн үнээр орж ирээгүй байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бас яриараа. Дээрэс нь дахиад нэмэгдэх юм ярьж байна. Колонкууд гэж ярьж байна. Тэр хэр бодтой мэдээлэл 650 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн нэг ийм зүйл ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг та бас нэг юу тодруулаад хэлээдэгч. За 3 номер. За ойрхон дорнодын нөхцөл байдалтай холбогдуулаад бол брэнд газрын засны бүтээгдэхүүний тосны үн бол одоо 100-аас 110 доллар болж нэмэгдсэнтэй холбогдлолтой. Оросын албаны улсаас бид өхөн бол одоо плацын үнээр авдаг. Энэ үнэ бол нэмэгдэж орж ирсэн. Нийт бодит нөхцөл байдал бол 2150 төгрөгөөр нэмэгдэх ийм нөхцөлийг үүсгэсэн. Бид өхөн бол 3 сарын буюу хямдхан үнэн дээр бол 300-аас 350 төгрөгийг нэмэгдүүлээд явъя. Шинэ одоо нэмэгдсэн үн орж ирсэн үед бол бас ахаа 400 төгрөг 300 төгрөг гэдэг үе шат байж болно. За мөн одоо гайлын одоо татварыг бууруулах тэглэх гэдэг энэ асуудлыг бол бид өхөн бол өргөн барьсан байгаа. Энэ бол 200-аас 300 төгрөгийн одоо нөлөөллийг үзүүлнэ. За мөн дараа сарын одоо үн хэрхэн тогтохтой холбогдлолтой прогнозоо одоо харж байгаад аж ахуйн нэгжтэйгээ ярилцъя гэдэг ийм зүйлийг ярьсан. За онгоцны түлшийн одоо хилцээрийн асуудал бол бид өхөн өмнө одоо их хурл дээр өргөн барьсантай холбогдлолтойгоор бол